Сайн байцгаана уу? Та нартаа энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Та нар минь сэтгэл зүрхээ сөрөг бүхнээс чөлөөлж, амар амгалан аз жаргалыг мэдрэх энэхүү бясалгалдаа тавтай морилно. Одоо та минь бэлэн болсон бол аажмаар нүдэ айнаад 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргая. Үндсэн бясалгалдаа оръё. Хүмүүн бид махан биеэ ядарвал амрааж, өвдвөл эмчилж, амттны дээдийг идүүлж, хувцсны сайхныг гүмсүүлж, өнгө зүс, бие галбраа үргэлж тордож санаа тавьж байдаг. Гэтэл яагаад ч юм заримдаа ганцаардаж, гунигэлж, сэтгэл хоосорч, бүх зүйл утгагүй санагдах үе байдаг. Энэ бол бидний сүнсэн биений өвдөлт. Бид махан биеэл дуртахоос сүнсэн биеэ ойлгодгүй. Учрыг нь олохгүй удах тусам бидний аз жаргал, амар амгаланг үгүй хийж байдаг. Харин бид байртай л болчихвол, мөнгөтэй л болчихвол, тушаал дэвшиж эрх мэдэлтэй л болчихвол энэ бүх сэтгэлийн шаналл алга болчихно гэж эндүрдэг. Эд хөрөнгө эрх мэдэл бидний сэтгэлийн хоосон орон зайг харамсалтай хизээж дүүргдэггүй. Хүссэн зүйлдээ мэрийж хичээгээд хүрсэн ч аз жаргал, амар амгаланг бас л олж чаддгүй. Юунаас болдсон бол? Хаанаас яаж тэр үнэт эрдэнэ мэд, амар амгалан, аз жаргал, бүрэн дүүрэн мэдрэмжийг олж авдсан бол? Хариултыг нь бид бүгдээрээ мэднэ. Та өнгөрсөнд харамсахгүй, ирээдүйдээ санаа зовж айдас давтахгүй. Бага насандаа хэн нэгнээс бусдаас авсан гомдол, сэтгэлийн шархаа бүгдийг уучилж, эдгээж, тавьж явуулах тэр цагт л та жинхэнэ аз жаргал, амар амгаланг мэдрэх болно. Яагад гэвэл таны сэтгэл зүрх сайхныг мэдрэх орон зайтай болно. Тэр цаг танд байраа төмсгөх, машинаа солих, хөрөнгө хураах, өнгө мөнгөний хойноос үхэн хатан зүтгэх шаардлагагүй мэт танд санагдана. Таны амьдрал утга учиртай болж, хоосорсон сэтгэл чинь бүрэн дүүрэн болно. Та жинхнээсээ баян хүн болно. Баян хүн гэж мөнгөтэй хүнийг л хэлдэггүй. Харин аз жаргалтай, амар амгалан сэтгэл дүүрэн хүнийг баян хүн гэдэг. Одоо бүгдээрээ хамтдаа гомдол, харамсал, сэтгэлийн шархаа эдгэе. Бүхнийг уучилж, тавьж явуулъя. Бид өнгөрсөнд дандаа л харамсал тээж явдаг. Тэр цаг хугацаа руу буцаж очиж чадахгүй, алдаагаа засаж чадахгүйгээ мэдсээр байж харамсаар л байдаг.
хийж чадахгүй зүйлдээ харамсаж суухын оронд чадах зүйлдээ анхаарлаа хандуулвал та жинхнээсээ эрх чөлөөг мэдрэх болно. Та юу хийж чадах вэ? Алдаанаасаа суралцаж, архин алдаа гаргахгүй байж чадна. Одооноос шинээр эхэлж, шинээр сэтгэж, боломжийг хайж, олж харж, атхан авч чадна. Та өсөж хөгжиж чадна. Өөрийгөө удирдах өнгөрснийг явуулж чадна. Та маш их зүйлийг өөрчилж чадна. Та хэн нэгэнд гомцоор л байна уу? Яагаад надад тэгж хандав? Яагаад намайг тгээ хэлчихв гэдэл? Санаандгүй хэлсэн үгийг нь шүүрч аваад зүрхэндээ хадгалж ачаа болгож өөртөө нэмэрлээд л байна уу? Ачаатаа нэмэгдэхийн хэрээр та ядарна. Амьдрал таныг зовоогоод байгаа биш. Ачаагаа хөнгөлөхгүй байгаа болохоор та ядраад байгаа юм шүү дээ. Бас бид бусдад хэд их хүлээлт тавьчихдаг. Таны итгэл үнэмшилтэд нийцээгүй үед бид гомддог. Эго ч дотроос ч хатгадаг. Би ингэж хандаж байхад тэр надад ингэж хандах ёстой. Тэр надад туслах ёстой, өгөх ёстой гэдэл. Гэхдээ энэ бол таны л бодол. Таны л хүлээлт. Таны хүлээлтийг мэдэхгүй хүмүүс таныг гомдоож байгаагаа ч мэдэхгүй шүү дээ. Тань шиг бодож сэтгэсэнгүй гэд бусдад гомдох нь ямар ч хоолыг амсаж үзээгүй байж давсгүй байна гэж дүгнэхтэй адил. Тийм болохоор та тэр намайг гомдоосон гэж шаналхын оронд би бас санаандгүй хин нэмнийг гомдоосон болов уу гэж бодоод нэг үзээрэй. Харин хамгийн өвдөлттэй тавьж явахд хэцүү мэдрэмж бол сэтгэлийн шарах. Бид бага насндаа гэр бүлийн хүрээнээс, сургууль, багш, үеийнхнээсээ цаашлаад хайр дурлал, харилцаанаас сэтгэлийн шарх авсан байдаг. Зүрхний минь гүнд өргөс мэт шигцээр байдаг. Ахин тийм мэдрэмжтэйг нүүр тулахад шигтэй өвдөлтийг мэдэрдэг болохоор өөрийн ирэхгүй зүгтдэг. Тэгээ сэтгэлийн гүндээ бүр мөсөн цоочилж орхидог. Гэтэл хорвоо дэлхий уужим, сайхан зүйлс олон байдаг. Тэр бүхнийг мэдрэх орон зайгаа хааж орхидог. Гэхдээ цоочтой хаалганы түлхүүр нь танд байгаа. Өөр хүмүүс онгойлгож чадахгүй. Лам, бөө, мэрэгч төлөгч хинч бай. Өөр хүний түлхүүр танд таарахгүй шүү дээ. Тиймээс та л өөрөө зоригтойгоор нүүр тулж сүүлийн удаа тэрхүү мэдрэмжийг мэдрээд амьсгалаараа, оюун бодлоороо
ухаж задлаад урсган гаргаарай. Яг үндэ энэ дэлхий дээр 8 тэрбум хүмүүс бүгд л хагцал зовлон, гуниг шаналл, сэтгэлийн шархыг тодорхой хэмжээгээр авдаг. Үүнээс ангид нэг ч хүн байхгүй. Таал ганцаараа зовоод, таал ганцаараа шархлаад байгаа юм биш шүү. Таныг шархлуулсан хүмүүс ч гэсэн бас хэн нэгнээс шарх авсан л байдаг. Таал мэдэхгүй болохоос. Аав ээж, ах эгч, танихгүй хүн, багш найзууд таныг шархлуулсан хэн ч бай. Хизээ нэгэн цагт хэн нэгнээс тантай адил зүйлийг мэдэрч л байсан байх. Яагаад гэвэл бид бүгд адил. Зовлон үзэж хатуучих гэж, алдаанаасаа суралцах гэж, нэгүүлсэнгүй хайрыг сурах гэж ирсэн сүн сухамсрууд. Гагцхүү бид өөрсөд дээрээ ирсэн зовлонг л хүнд хэцүү, харгас мэт боддог. Харин бусдын зовлонг бол хөөрхилөөд л өнгөрдөг. Уучлал бол хамгийн хүчрхэг хүний л хийж чадах зүйл. Та бусдыг уучлж, өршөөж байгаа юм биш. Харин өөрөө өөртөө эрх чөлөө олгож, зүрх сэтгэлээ торноос сулж байгаа юм шүү дээ. Шувуу шиг эрх дураараа халин нисэх сайхан биш гэж юу? Та хүсвэл бүхнийг чадна. Хүсэхгүй бол хүчтэй байгаад ч нэмэргүй. Та бол гэрэл. Та бол хүчрхэг оршихуй. Та бүхнийг тавьж явуулж, өөрийгөө чөлөөлж чадна. Яагаад гэвэл та бясалгаж байна. Энэ хүртэл бясалгасан таньда чин сэтгэлээсээ амжилт хүсье.